Watching the video. Санаа цаана уу хүлээлттэй подкастын тэргэл байна. Энэ удаа та бүхэн анзаарсан бол ямар нэгэн зочингүй байгаа. Тэгээд энэ маань яаж ийнэ вэ гэхлээр та бүхэнд илүү сонирхолтой мэдээлэл хүргэе гэсэн мэдлэгээ хуваалцъя гэж бодоод энэ хүү дугаарыг хийж байна. Тэгээд өмнөөс 1-2 удаа ганцаараа подкаст зочингүйгээр хийж байсан байгаа. Тэгээд энэ удаагийн сэдвээр юу яригдах вэ гэхлээр саяхан болсон Unleash Summit болсон байгаа. Тэгэхээр Unleash Summit яг миний би Unleash Summit-д оролцоод тэгээд яг энэ хүрээнд яг юу мэдэж авсан, юу сурч авсан, бид нэр эндээс яг юу сурч болох байсан бэ ч юм уу те яг юу сурсан бэ гэдэг талаараа та бүхэндээ хаваалцахыг одоо хүссэн юм аа. Тэгээд Unleash ерөнхийдөө Summit-ны яадаг вэ гэхлээр заавал нийтдээ ийм 3 төрлийн зохион байгуулалтаар явагдсан. За эхний өдөр нь юу байсан бэ гэхлээр нийгэмд нөлөөлөх буюу social impact гэдэг сэдвийн хүрээнд илтгэгч Carol Chiao хулан даваад орж дөрөв Day Hataji гэдэг ийм 3 илтгэгч байсан ба за хоёр дахь өдөр нь болохоор entrepreneurship ба ecosystem гэдэг тийм сэдвээр Michael McCausland баяр сайхан Володя за Matthew Ross and Henry Kerstner гэж ийм 4 илтгэгч бол оролцсон байгаа. За сүүлийн өдөр нь болохоор бизнесийн зорилго, соёл ба үнэт зүйл гэдэг сэдвийн хүрээнд за мөн адилхан 4 илтгэгч байсан. За энэ маань Rom Minatri, AL Arisman, Pramod Hakir, Mark Miller гэдэг ийм 4 зочин бол энэ удаагийн Unleash Summit-д бол оролцсон байгаа. За тэгээ миний хувьд болохоор би бас өөрийн гэсэн юм гарааны бизнес за мөн ингээд IT-ийн салбар, технологийн салбарт илүү хүч үзэхийн сонирхолтой, за мөн хүч үзэж яваа юм хүн болохоор би маш их юм сонирхолтой ингээд амар их одоо enjoy хийж үзсэн. Тэгээ надад бол маш их юм үр өгөөжтэй санагдсан болохоор мөн та хэдэд бас илүү ингээд яг энэ подкаст сонсож байгаа хүмүүс бас тодорхой хэмжээний мэдлэгийг өгье те яг миний хувьд юу одоо ойлгож авсан бэ гэдэг талаараа та бүхэндээс хуваалцахыг зорж байгаа юм аа. Тэгээд та бүхэнд ерөөхдөө сайн ингэ сонссон бол зарим нь бол одоо мэдгүй хүмүүс байгаа байх. Тэгэхээр тодорхой хэмжээний багчсан мэдлэгийг өгье гэж бодлоо. Тэгэхээр эхний хүн жишээлбэл Carol Chiao гэж байгаа. Энэ болохоор Shokey гэдэг юуны сарлагын хөөрийн тим үйлдвэрлэл хийдэг, өөрөөр хийсэн бүтээгдэхүүнийг худалддаг тийм бизнес эрхэлдэг хүчрэх тийм бүсгүй байгаа. За тэр нь болохоор Төвдийн бос нутагт сарлагын хөөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Shokey-д хамтран үүсгэн байгуулагч. За тэгээд Carter Women's Initiative Awards-ийн 2000 оны Азийн шилдэг оролцогч, экономи бизнес эрхлэгч, шагналт Harvard Kennedy сургуулийн Public Administration за тэргээр одоо магистрийн зэрэг хамгаалсан. За мөн одоо Пенсильванигийн их сургуульд олон улсын судал ба бизнесийн мэргэжлийн бакалавр хамгаалсан юм мундаг бүсгүй байгаа. За та бүхэнд ерөнхийдөө дараа нь мөн одоо ярьсан танилцуулъя. За дараах нь болохоор даваад орч холон буюу бидний мэдхээр Lamor компани үүсгэн байгуулагч. За ийм бүсгүй байгаа. За энэ хүн болохоор Аз номхон 7 орнуудын шилдэг залуу энтерпренeur шагналт за мөн International Women's Entrepreneurship Day байгууллагын одоо Монголд төлөөлөгч. За мөн Колумбийн ихтэйд сургуульд олон улсын эрчим хүчний менежмент бодлого төлөвлөлтөөр магистр хамгаалсан. За мөн Герман улсын Hertie төрийн удирдлагын сургуульд нийтийн бодлого төлөвлөлтөөр магистрийн зэрэг хамгаалсан юм мундаг бүсгүй байна. За тэгвэл эхний өдрийн сүүлийн илтгэгчийн хувьд бол Dave Hataji гэдэг энэ болохоор Edgerton Gear гэдэг компани ерөнхийлөгч. За 50 жилийн өмнө байгуулагдсан гэр бүлийн бизнес байгаа Edgerton Gear гэдэг маань. За тэгээ Канадын Regent College технологи гэр бүлийн бизнес системээр магистр хамгаалсан. За мөн Баки их сургуульд өөрчлөлтийг бүтээгч, манлайлагчдын сэдвээр докторийн зэрэгтэй юм мундаг юм 3 хүн бол эхний өдөр бол оролцсон байдаг байна. За тэгээд та бүхэнд яг энэ одоо оролцогчдын маань даваа тал болон ерөнхийдөө яг миний яг ойлгосон зүйлүүдийг би ингээд ревю болгоод хөтөлсөн. Тэгэхээр та бүхэндээс энэс нэлээдгүй хүртээмжтэй илүү ойлголт одоо илүү одоо ойлгоход амархан байх болов уу гэж би бодсон. За тэгэхээр эхний оролцогчийн хувьд бол одоо ингээд маш их юм
дайчин бүсгүй байгаа. Тэр маань яадаг вэ гэхээр маш олон одоо ингээ хятадын маш олон юм өөр газруудаар country side гэж бидний ярьдаг те хөдөө орон нутгуудаар ингээд яваад сарлагын хөвөр гэдэг бүтээгдэхүүнийг ингээд боловсрох яаж одоо хэрхэн боловсруулах вэ? Тухайн үед сарлагын хөврөөр тэгж юм бизнес хийдэг те ийм бүтээгдэхүүн хийдэг хүн бол маш бага байдаг байсан. Тэгэхээр яг энд бол боломж байгаа юм байна гэж өөрөө хараад тэгээд маш олон тийм газруудаар судалгаа хийгээд хэрхэн одоо бүтээгдэхүүн яг нэг бодит сүүлийн бүтээгдэхүүн болгож болох вэ гэдэг маш олон арга замуудыг судалсны үндсэн дээрээс ерөөхдөө энэхүү бүтээгдэхүүнээ гаргаж авч чадсан байгаа. За тэгээд яг ярих юм бол одоо маш олон газруудаар явсан гэж одоо өөрийнхөө ярилцлаган дээр бол хэлсэн байдаг. За тэгээд энийхээ дагуу маш одоо олон юм судалгааг хийсэн. За жишээ нь ингээд Нобелс гаргасан 30 удастай тийм материалыг ингээд уншиж судалж ийсэн. Биш 300 удастай тийм судалж ийсэн. За тэгээд мөн Харвардын бизнесийн тэмцээн одоо нэг IDEA тэмцээн болдог. За тэрэнд нь мөн төрүүлээд өөрийн гэсэн анхныхаа одоо гарааны компанийнхаа хөрөнгө оруулалтыг өөрөө ингэж олж чадчихсан ийм мундаг бүсгүй байгаа. За тэгээд сарлагын хөвөр маань өөрөө ноолуур юм болох боломжтой. Тэгээд 5 ямаанаасаа одоо 5 ямааны гаргаж байгаа ноолуурыг нэг сарлагаас гарах боломжтой байдаг. За мөн ингээд ийм сарлагын хөврийн шин зах зээлийг үүсгэж чадсан бас их сонирхолтой санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө залуучууд бид нартэй стартап гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бүх ямар нэгэн юм асуудлуудыг дандаа шийдэх гэж оролддог. Тэгээ биднэрт ямар нөөц болцоо байна. Энэ бүхнийг ингээд өөрийн гэсэн аргаараа шийдэх гэж оролддог. Тэгэхээр энэ бүсгүй маань яг яасан бэ гэхээр миний хувьд те энэ бүсгүй маань ингээд маш одоо олон төрлийн одоо хувцсны брэндүүд байна те. Тэгэхээр энэ төр дундаас биднэрт одоо ямар боломж байгаа юм бэ? Бид нар одоо яаж одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж чадах юм бэ? Шинэ үйлдвэрлэл, шинэ одоо процесс гаргаж хийж чадах юм бэ гэдэг дээр илүү ажилласан байгаад байгаа. Тэгэхээр эхний хүний хувьд бол нэг иймэрхүү биднээс авах зүйлүүд нь юу байх гэхээр одоо энэ хин маань Carol Chayo энэ маань юу гэж хэлсэн бэ гэхээр мэрэгсэн байх албагүй гэж байгаа. Тэгэхээр зүгээр шинэ зах зээлд орж байгаа бол одоо би магадгүй те би одоо IT-ийн мэрэгчлэлтэй хүн магадгүй одоо гоо сайхны салбар руу орохдоо те би яг тухайн үед гоо сайхны мэрэгчлэлтэй би мэрэгчсэн байх албагүй гол нь зүгээр тэр салбартаа маш их итгэдэг тэр салбартаа маш их хайртай тийм байх хэвээр маш их нүг ихийг сурах гэж илүү ирмэлцдэг байх хэвээр гэдэг тийм зүйлийг хэлсэн байгаа. Тэгээд аз туршиж үзээд тэр чигт одоо явах хэсгээ шийдэх хэрэгтэй. За мөн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За энэ тухайн салбарын маань юунд таалагдж байгаа юм бэ гэдгийг олох хэрэгтэй. За тэгээд анхны нөгөө нэг бүтээгдэхүүний альфа гэж ярьдаг бид бүхэн. Тэр маань юу вэ гэхээр бүтээгдэхүүний анхны хөлбөр. Тэр анхны хөлбөрөө одоо зах зээлд гаргаад хэрэг ерөнхийдөө хангалттай байна гэдгийг нь хараад за мөн энийг ингээ алхам малхмаар ингээ урагшлуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Энэ маань ч ерөнхийдөө маш олон энтерпренер мундаг хүмүүс маань ерөнхийдөө иймэрхүү байдлаар хэлсэн байдаг. Томоор эхлэх хэрэггүй те. Хамгийн гол нь томоор тодорхойлоод түүнийхээ төлөө маш олон бага алхмыг ингэж хийх хэрэгтэй гэж маш олон энтерпренер одоо мундаг хүмүүс маань хэлсэн байдаг байгаа. За түүний адил маань энэ хүн одоо мундаг бүсгүй маань тиймэрхүү зүйлүүдийг бол хэлсэн байдаг байгаа. За мөн амбицтай бай, зогсохгүй зоригтой бай гэдэг зүйлүүдийг одоо зааж сургасан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол одоо энэ хүү компанийнхаа талаар маш олон зүйлүүдийг яриад гол нь яаж энэ эхний өдөр маань одоо нийгэм нөлөөлөх буюу social impact гэж сэдвийн хүрээнд явж исэн болохоор энэ одоо бүсгүн энэ хүү компани маань яаж одоо тэр одоо хөдөө тосгонд одоо бүглөө байгаа газар байгаа хүмүүсийн бизнесийг яаж эргэлдүүлэх үү? Тэнд ингээ маш олон тийм төрлийн одоо бүтээгдэхүүн бэлэн бос бүтээгдэхүүн гэдэг үлээ дээ тиймэрхүү бүтээгдэхүүн манууд ингээд маш олон одоо ингээд хөгжирч хаягдчихийдэг ингээд одоо агуулгахад ингээд маш их ингээд нөөцлөсөн байсан. Тэгэхээр яг тэр бүтээгдэхүүнийг ингээд ухаж гаргаж ирж би энэгээр ийм хийж болох юм байна гэдэг тийм шин санааг гаргаж ирж чадсанараа өнөөдрийн knowledge summit-ийг ингээд нээж эхлүүлж байгаа болоо гэж миний хувьд би бол бодсон. За тийм байна. Тэгэхээр за мөн энэ хүний хэлсэн үгнүүдээс би бас дурдъя гэж бодлоо. Ингээд Facebook-ийг дараагийн Facebook, дараагийн Instagram-ыг битгий хийх гэж оролдоо. Зүгээр л стартапыг эхлүүлэх гэсэн. За мөн одоо хэрв та энтерпренер болохыг хүсэж байгаа бол эхлээд зорилгоо тодорхойлоод дараа нь өөрөөсөө яагаад гэж асуух хэрэгтэй гэж мөн хэлсэн байгаа. За мөн одоо эдний байгууллага нь бол том брэнд үүсэхтэй гол нь биш байсан. Гол нь зүгээр яг байгаль дээлтэй за мөн тэгээд бага зардлаар ингээд өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг бий болгож
чадж байгаа гэдэг маань өөрөө энэ хүү компани маш юм онцлог соёл одоо шин санаа болж чадсан болов уу гэж миний хувьд бодсон. За тэгээд дараагийн хүн бол Дэв Хатажи буюу Эдгертон Гэр гэдэг тийм одоо үйлдвэрлэлийн компани ерөнхийлөгч байгаа. За энэ хүн маань ерөнхийдөө одоо бид бүхний хил заншдгаар одоо мэрэгжлийн бус одоо институт гэдэг ч юм уу те бага мэрэгжлийн тийм хүмүүсийг одоо илүү нийгэмд байр суурь эзлэхэд тусалдаг тийм өөрийн гэсэн одоо passionтай тийм хүн байгаа. Одоо эдний компанид ажилладаг хүмүүс гэхээр ер нь ихэвчлэн дээд боловсралгүй өөрийн гэсэн одоо бага мэрэгжилтэй тийм хүмүүс байгаа. Тэдний хүмүүс нь болохоор дандаа одоо өнөөгийн нийгэм чинь ямар юм social impact day одоо нийгэм болцсон бэлээ те бид ингээл өглөө болгоо инстаграм руу ороод өөрийгөө хин нэгэнтэй ингэж заавал жишиж өөрийгөө ингэж доош нь хийж идэг. Тэгэхээр энэ хүний соёл маань энэ хүнээс яг одоо миний хувьд авсан зүйл маань юу гэхээр хүн болгон хийж чаддаг юм аа. Хүн болгон ямар нэгэн зүйлийг бол хийж чаддаг зүйл байдаг. Дуртай зүйл гэж байдаг. Тэгэхээр энэ хүн маань яг ийм жижиг технологиг үйлдвэрлэх газрын тийм захирал болохоор маш олон тийм залуустай харьцдаг гэж ярьж исэн. За тэгээд за мөн одоо манлайлагч нь одоо бүх талаас эрүүл байх ёстой гэж ярьж байгаа. За энэ нь юу гэхээр эдийн засгийн хувьд оюун санаа, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд бүх зүйлээр нь эрүүл байх ёстой гэдэг. Бид бүхэн одоо ерөөхдөө одоо маш олон жишээ нь одоо түүхүүдийг сонсож байгаа. Ингээ амар том лаг компани захирлууд ингээл хэдэн өдөр ингэж нойргоо сууж ингэж хийлээ. Хамаг юмаа ингээд одоо бэд тавиад бүгдийг одоо ингээ алдж байгаа ч юм уу тэг компани маань нуурж байгаа. За одоо амжилтанд хүрж байгаа компаниуд байлаа ч гэсэн амжилтанд хүрэхгүй байгаа компаниуд маань бас одоо мөн байдаг. За тэгэхээр манлайлагч маань одоо эрүүл байх хэрэгтэй гэж бас зөвлөж байсан. Үнэхээр чадварлаг байлаач тэгээд нас барчихвал энэ маань өөрөө маш одоо харамсалтай зүйл юм аа гэж маш одоо сэтгэлийнхаа хүнээс хэлж ирсэн. Яагаад вэ гэхээр энэ хүний маань аав нь өөрөө маш юм мундаг юм үйлдвэрлэгч хүн байжгаад тэгээд архинаас болоод ингээд архинаас болж нас барсан тийм хүн байсан. Тэгэхээр бизнес гэдэг бол өөрөө ингээд эрүүл мэндийг маш их шаарддаг тийм зүйл юм аа гэж байгаа. За тэгэхээр одоо энэ хүний хэлсэн яг одоо quotes гэх юм бол талрах, үнэнч бай, за мөн хайрл гэж байгаа. Тэгээ өөрийнхөө одоо ирээдүг дараагийнхаа үеэр одоо бэлдүүлээ гэж бас мөн хэлж ирсэн. Энэ бас одоо маш их юм философитой үг байсан. Өөрийнхөө ирээдүг дараагийнхаа одоо үеэр бэлдүүлээ гэж. Яа тэгэхээр чи ингээд нөгөө өнгөрсөн төг рүүгээ юу харвал эргүүлээ чамаар гар буугаар буудсан жилэний тийм үг байдаг шүү дээ. Тэр талаар ерөнхийдөө бол ярьж ирсэн. Яг тийм их философийн зүйлийг. За тэгээд одоо бүх ажил мэргэжил ур чадвар нэр төртэй бөгөөд онцгой зорилготой байдаг. За мөн нас хүйс ахын соёлоос үл хамааран хүн бүр зорилготой байх, мөн одоо зөв харилцаатай байх гэсэн үндсэн хоёр хэрэгцээг хангах гэж тэмүүлдэгэ. За өөр хүмүүстэй ажилд сургаагүй хүн бол өөр хүмүүстэй хулгайд сургаж байна гэсэн одоо еврей ардын тийм үгийг мөн хэлсэн маш сэтгэлд хүрсэн байгаа. За тэгээд энэ хүнээс бол ерөнхийдөө hard working гэж юу, яг хүмүүсийг хайрлах гэж юу, компаниг одоо хэрхэн соёл компанид одоо шинэ соёл суулгах нь одоо хэр үрдөнтэй байдаг зэрэг маш олон зүйлүүдийг бас сурч авсан. За тэгээд 3 дахь зочин болохоор хулан даваад орч буюу бидний мэдхээр Ламор эко бүтээгдэхүүний одоо компани гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч хүн байгаа. За энэхүү одоо Монгол бүсгүн маань анх ерөөсөө ингээ бүх зүйлийг ганцаараа эхэлж исэн гэдэг нь маш юм сонирхолтой түүх болж чадсан. Ягаад тэгэхээр ингээд өөрөө яг тэрэн дээрээ ярьжсэн л та ингээ найзууд нь шоудж яхад ажиллаа ингээ хийж исэн те. Тэгээд ингээд шинэ жил болж байхад ингээ гадуур хүргэлтийг явж исэн гэх мэтчлэн маш юм одоо дайчин чанараа харуулж чадсан тийм өөрийнхөө нэгс нь ирээдүг өөрөө босгож чадсан бүсгүй байсан. За тэгээ ерөнхийдөө анх бол ерөөс ингээд уруул өнгөлөгч ч юм уу одоо бааны бабл гэж ярьдэн шүү дээ. Бабл байт гэж ярьдаг лөө. Тэр бас хийжсэн. Тэгээ савн ингээд маш одоо жижиг зүйлүүдийг л хийжсэн. Тэгсэн чинь найзууд нь одоо чи ингээд гадаадад ингэж амар том сургууль төгсөж ирчээд ингээд юу юм жижиг юм хийгээд байгаа юм бэ гэж бол ярьж ирсэн. Тэгэхэд ерөнхийдөө энэ хулан гэдэг бүсгүйг маань хөвдлөхлээ. Ерөнхийдөө бид нар ч гэсэн ингээд жижиг зүйлийг ерөнхийдөө бидний үйлдвэрлэгч компани байж чаднаа. Ингээ Монгол Улсынхаа нэрийг гаргасан юм бүтээгдэхүүн гэдгийг хийх гэж зорж исэн. За мөн ч одоо энэ маань зорьсондоо хүрсэн гэдэг өнөөдөр бид нар бол харж чадж байгаа. Яагаад гэвэл энэ маань өөрөө маш олон юм маш олон одоо спонсортой болсон, маш олон одоо гадагшаад экспортлдог газруудтай болсон. Жишээ нь 7 улс одоо Ламорын одоо экспортлдог гэж өөрөө одоо дурдж ирсэн.
За мөн одоо ингээд тухайн одоо Ламур гэдэг брэнд маань өөр ямар хөө бүтцтэй байгуулга вэ гэхлээр маш олон одоо эмэгтэй ажилчидтэй. Тэгээд эмэгтэй ажилчдыг ерөнхийдөө яагаад ингэж амар дэмждэг вэ гэхлээр нийт одоо судалгаагаар эмэгтэй ажилчдын эмэгтэй ерөнхийдөө хүний орлогын бараг 90% гэр бүлдээ одоо зарцуулагддаг гэж дурдж исэн. Тэгэхээр гэр бүлдээ зарцуулагдаж байна гэдэг маань өөрөө эргүүлээд нөгөө social impact маань юм а гэж маш одоо зөрөгтэйгээр хэлж исэн. За тэгээд энэ хүний хэлсэн үгнээс ерөнхийдөө дурдах юм бол яг энэ хүн бүр одоо уул уурхай том төсөл гэж байгаа үед одоо бааны бөмбөг гэх мэт жижиг зүйлүүдээр багч гисэн одоо нөлөөлөл бий болгож чадсан. Энэ бол одоо маань цэвэр одоо алсын хараатай холбоотой байсан гэж ярьж байгаа. Тэгэхээр өөрийнхөө нөгөө алсын хараад итгэдэг хүн бол ирээдүйд нь одоо ямар нэгэн байдлаар ашгаа олж авч чаддгийм а гэдгийг бол энд харуулж байгаа. За тэгээд эмэгтэй хүн орлоготой байх нь нийгэмд одоо асар их нөлөөтэй байдаг гэж ярьсан. За мөн одоо өөрийнхөө үйл явц үйлдвэрлэлийн одоо процессороо нийгэмд өөрчлөлт бий болгож болдог юм байна гэж ярьжсэн. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд өөрийнхөө алсын хараанд тэгээд өөртөө итгээ, өөрийнхөө одоо хамт олонд итгээ гэж одоо хэлж байсан байгаа. За тэгээд та бүхэнд одоо дараагийн 2 дахь өдрийн танилцуулгыг ерөнхийдөө хүргэе. 2 дахь өдөр маань болохоор entrepreneurship буюу экосистем гэж ярьсан. За тэгэхээр эхний хүн болохоор Майкл Маккасланд гэж хүн байгаа. За энэ болохоор entrepreneurship зориулсан манлайлалын институтын үүсгэн байгуулагч захирал. За мөн ингээд дэлхийд одоо 150 гаруй хооронд гамшигын үед хэрхэн бэлтгэлтэй байх, хэрхэн бизнес эхлүүлэх удирдах талаар сургалт зөвлөгөө өгдөг. За мөн MIT-гийн гарааны бизнес эрхлэгчтэй зориулсан хөтөлбөрийг заах хэрэгтэй 33-ний 1. За мөн ийм мундаг хүн байгаамаа. За тэгэхээр дараагийнх нь болохоор бид бүхний сайн мэдхээр Tomio app-ийн үүсгэн байгуулагч Lendman-ийн за мөн co-founder. За тэгээд бизнес network-ийн анхны одоо хөгжүүлэгч founder гэж ярьдаг. За тэгэхээр баярсаахан ах маань байгаамаа. За тэгэхээр дараагийнх нь хүн болохоор Matthew Ross буюу Synapse группийн 10,000 entrepreneur-ыг одоо хөгжүүлж ажлын байр бий болгон ядуурлыг бууруулах алсын хараатай тийм мундаг группийн захирал байгаа. Тэрээр одоо хөрөнгө оруулалтын менежмент, олон улсын эдийн засгийн хөгжил болон удирдлага зүүн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. За мөн одоо Notre Dame их сургуулийн бизнесийн удирдлагаар магистр, Taylor-ийн их сургууль бизнесийн системийн одоо бакалавр тийм зэрэгтэй хүн байна. За сүүлийн болохоор Henry Kastner буюу Sovereign Capital-ийн одоо хамтран үүсгэн байгуулагч захирал. За зүүн Аз болон Америкийн нөхцөл захирын үндэд үйл ажиллагаагаа явуулдаг гарааны бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийдэг тийм компаниг бол удирддаг. За тэгээ ихтгэл одоо суурилсан гарааны бизнес, сэтгэл суурилсан хөрөнгө оруулалт байгууллагын хамтран үүсгэн байгуулагч зэрэгт маш одоо юм мундаг юм 4 хүн байгаа. За тэгэхээр та бүхэнд ихний хүн болох одоо Майкл Маккасландын талаар тайлбарлаж ерөөдөө би энэ хүнээс яг юу олж мэдсэн бэ гэдгээ хэлж өгье. За тэгэхээр энэ хүн маань болохоор байгалийн хийн хайгуулын компанид ерөөдөө бас 3,000 хүнийг одоо ажлын байраар хангасан тийм хүн байгаа. За тэр хүнийг өдөөж ажлын байр бий болгон үгээрээ айл өрхийг орлоготой болгох нь энэ зах зээл дээр дээшин гаргадаг гэж ярьж исэн. За тэгэхээр энэ хүн ерөөдөө 3 юм ярьсан сэдв байсан. За эхний нь болохоор entrepreneur, хоёр дахь нь экосистем, за мөн сүүлийнх нь болохоор одоо экосистемийг хэрхэн одоо бүтээдэг вэ гэж ярьсан тийм. За тэгэхээр альва асуудалд одоо entrepreneur гэдэг хүн маань хэн бэ гэхлээр альва асуудлыг олдог. За мөн одоо тухайн асуудалд шин санааг мөн олж чаддаг. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох тийм мундаг хүн гэж одоо entrepreneur хүнийг тодорхойлсон байгаа. За судалгаагаар болохоор энэ McKinsey-гийн судалгаа энэ маань болохоор 2030 он гэхэд 830 мянган ажлын байр одоо алга болно гэж ярьсан байгаа. За тэгэхээр өнөөдрийн ерөнхийдөө судалгаагаар өнөөдрийн нөгөө хүмүүсийн яг ярьснаар харахад нөгөө маш олон ажлын байр алга болохын сацуу маш олон одоо ажлын байр нэмэгдэнэ гэж бас ярьжсэн. Тэр нь болохоор ихвчлэн нэг гарааны бизнесийн талын хүмүүс бас нэлээдгүй ажлын байрыг үүсгэж байгаа гэдэг тийм судалгаа бол явж байсан. За тэгээд стартап компани ерөөдөө 3-5 жилийн хугацаанд хөл дээрээ тогтдгоо. Үүнээс одоо маш бага хувийн амжилтанд хүрдэг гэж мөн хэлсэн. За тэгээд амжилтанд хүрэх нь өөрөө харах үнцэг байдгаа. Одоо ирээдүйд те одоо бид бүхний мэдэх хамгийн одоо мундаг энтерпренеруудын нэг болох хятад улсын одоо Jack Ma гэдэг хүн байгаа. За тэгэхээр энэ хүн маань юу гэж хэлсэн бэ гэхээр хүн бүр ирээдүйд компанитай болно гэдэг гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө одоо international ecosystem маань өөрөө тэр чигтээ entrepreneur хүмүүс болох юм байна гэдэг тийм вижнийг өгсөн гэж хэлж болно. За тэгээ ерөөдөө entrepreneur хүний тухай entrepreneur байх нь өөрөө энэ хөгжил төвчлэг энэ зах зээл яг энэ экосистемд ямар том үр нөлөө үзүүлдэг талаар ярьсан байгаа. За мөн хоёр дахь сэдв нь болохоор экосистем гэж байгаа.
Экосистемийг ерөөдөө хоёр нуудаг, бид болон онлайн зэрэг үүнд багтдаг. Түүний нэг газарт яг юу байна вэ? Та юу хийх гэхээс илүүтэйгээр юу хийхээ вэ гэдэгт одоо төвлөрөх хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээс илүү юуг хийх нь зөв бэ? Юуг хийх нь одоо юу хийхдээ итгэлтэй байна вэ гэдэг талаараа ойлгох хэрэгтэй байх. За тэгээ анхаарах зүйл нь болохоор экосистемийг ерөөдөө үүсгэн байгуулахад гарааны бизнесийн одоо ивентүүд, конференсууд, тэгээ мөн одоо нэгнтэйгээ одоо уулзч болох тийм одоо уулзалтуудыг маш одоо мөн зохион байгуулах хэрэгтэй гэж бол ярьж ирсэн. За тэгээд экосистемийн ерөөдөө үндсэн 12 зарчмыг бүнд дурдсан байгаа. За эхнийх нь шин санаа гэж өөрийнхөө төлөө одоо өөрсдөө хий гэдэг тийм зарчмаар ажиллах шин санаа. За мөн туршлагатай энтерпренeur, ментор, experienced одоо founder хэрэгтэй. За сүүлд 3 дахь нь болохоор budget буюу angel investors энд одоо маш их одоо чухлаар дурддаг байгаа. За гадаад болон дотоодын зах зээлд гарах боломж, чадварлыг боловсон хүчнийг бэлтгэж барьж тогтоох нь. За мөн entrepreneur ecosystem манлайлагч одоо удирдагчд. За мөн байр суурь эзлэх хэрэгтэй. Бүх салбарын хүмүүсийг дэмжлэх хэрэгтэй. Орон зай болон шинэ хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Боловсон хүчний нөөц мэдээллийн урсгалын бий болох хэрэгтэй. Амжилтын түүх хэрэгтэй. За мөн ихтгэл хамтын ажиллагаа, соёл гэдэг зүйлүүд бол хэрэгтэй байд юм аа. За тэгэхээр эндээс миний яг өөртөө яг тусгаж авсан зүйлүүд маань юу байсан бэ гэхээр маш олон төрлийн хүмүүсийн нийлмэл гэж ярьж байгаа. Юу вэ гэхээр бид нар өнөөдөр би энэ салбарыг бол би энэ салбараараа л явна гэж ярьдаг. Гэхдээ энэ маань одоо яг миний хувьд бол энэ маань маш их буруу зүйл байгаад байгаа. Одоо би жишээлбэл би бол IT-ийн хүн гингүүтэй би зөвхөн IT-гаараа явна гэдэг бол нэг зүйл жоох өрөөсөө ойлголт хэдий ч яг уу те бас байж болно. Гэхдээ одоо маш олон салбар руу бас хөрвж чадчихвэл түрүү нэг анхны шокийн одоо захирал те шинэ салбар руу ингэж хөрвөх хэрэгтэй. Тэгэхээр тухайн салбартаа маш их хайртай байх хэрэгтэй. Тухайн салбарынхаа талаар маш их мэдлэгийг бол цуглуулах хэрэгтэй гэдэг. Тэрнтэй бас мөн адилханаар маш олон салбар руу орох хэрэгтэй. За тэгээд тухайн одоо маш олон салбарт ажиллаж чадж байгаа хүн чинь өөрөө эргүүлээд маш олон салбарт ингэж тусалцаа дэмжлэг үзүүлэх зам мөн ингээд шин зах зээлд гарах шин бизнесийг хийхэд одоо бага бүрдүүлэхэд маш давуу талтай болдгоо гэж болно гэж би бол одоо хувьдаа бодсон байгаа. За тэгээд дээрэс нь амжилтын түүх гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг энэ конференсээс ойлгосон одоо баг хамгийн зөв зүйл нь одоо надад одоо туссан хамгийн зөв зүйл нь бодсон юу гэхээр амжилтын түүх өөрөө амжилтыг дагуулдаг гэж ярьсан. За тэгэхээр бид бүхэн одоо эргээд харъя те бидний одоо 10 жилд ямар хүүхдүүд амжилттай байсан, бидний оюутан наснд ямар хүүхдүүд амжилттай байсан, ажил дээр гараад ямар хүмүүс амжилттай байна гэдгийг харахад дандаа ямар нэгэн байдлаар өмнө амжилт гаргасан хүмүүс байдаг. Тэгэхээр амжилтын түүх нь өөрөө амжилт дагуулдаг юм а гэдгийг бол одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ логикийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ойлгочих юм бол та бүхэн ч гэсэн маш одоо хэрэгтэй зүйл болох болов уу гэж би бол хувьдаа бодож байна. За тэгээд энэ хүний ерөөдөө бас хэлсэн үгдээс хэлэхэд мэдлэг одоо хэрэгцээ. За тэгээд одоо санхүүгийн анхны боломжууд, анализыг дүгнэх зэрэг маш олон одоо скиллүүд бол өөр чинь хэрэгтэй. За тэгээд экосистем гэдэг бол марафон юм а гэж хэлсэн. Чи марафоны төлөө те төрүүлэхийн төлөө чи тэмцдэг, чи ингээд урагшлах хэрэгтэй байдаг. Өөрийнхөө зорилгодон заавал хүрэх хэрэгтэй байдаг. Алсын аргаа тодорхойлоод алхам урагшлах хэрэгтэй. Үргэлж суралц, үргэлж хөг зогсолтгүй урагшил, алтхаас бүү. Энэ бол entrepreneur одоо амьдрал юм а гэж хэлж дуусгасан байгаа. За тэгэхээр үнэхээр гайхалтай санагцсан. За тэгээд за бид бүхний мэдхээр Баярсайхан ах маань одоо юу гэж хэлсэн бэ гэхээр Баярсайхан гэдэг 3 зүйлийг хэлсэн байгаа. За тэр маань юу вэ гэхээр эхний зүйл нь болохоор co-founder буюу партнертэй чамайг ямар ч үед deep down ойлгох тийм co-founder-ыг ярьсан. За тэгээд хоёр дахь нь болохоор team одоо member буюу багийн одоо тухайн одоо нэг бизнесийг хөгжүүлэх гэхэд хамт байх хүмүүс чинь гэж ярьсан. За тэгээд гурав дахь нь болохоор чи юу ч хийсэн бэ? Одоо өөрийн гэсэн онцлогтой бай гэж байгаа, unique бай гэж байгаа тийм. Тэгэхээр та бүхэн ерөөдөө ойлгосон бах. Эхнийх нь болохоор чи ингээд найз нөхөдтэй ингээд яг хинтэй ч байсан яаж хийж байгаад одоо нэг бизнестэй үүсгэлээ гэж бодоход партнер хамгийн чухал. Тэр санааг чи одоо ямар нэгэн галзуу санаа гаргахыг дэмжих хүнийг олох хэрэгтэй. Тэгээд дэмжих хүнтэйгээ маш юм одоо бүх талын ойлголцоод одоо энийг ойлгодог байх хэрэгтэй. Ерөнхийдөө чи яг их нэртэй болж ийн гэсэн үг гэж бас хэлж исэн. За тэгээд хоёр дахь нь болохоор team members буюу одоо чи за тэр партнер одоо co-founder-тайгаа ингээд юу ялаа бизнесээ хийлээ.
За тэгмүүд бизнесээ хийгээд явж хахад чамайг ингээд дараагийнх нь те тухайн бизнесийг чинь хийхэд чамд магадгүй дизайнер, чамд магадгүй маркетинг хүн, за чамд магадгүй одоо юу гэдэг судалгааны хүн ч юм уу тийм хэрэгтэй болно. За тэгэхээр энэ хүмүүсийг багаа бүрдүүлэх, хэрхэн багаа бүрдүүлэх вэ? Одоо нөгөө гол нь чамд те ирээдүйд ингээд итгэлтэй байх, ирээдүйд ингээд маш их том зүйлийг ингээд хамт хийн гэсэн зорилготой тийм хүмүүсийг бол багтаа сонгох хэрэгтэй. За тэгээд мөн та бүхэн мэдж байгаа бол нэг good to great гэдэг ном дээр гардаг жишээг бас энэ дээр дурдсан байгаа. За энэ маань юу гэхээр 3 төрлийн автобус байдаг. За эхнийх нь болохоор автобус 3 төрлийн автобус хүмүүс суудаг гэж ярьж байгаа тийм. Эхнийх нь болохоор за тэр автобус хаашаа явах нь хамаагүй. Автобус дотор хэн байгаад нь болж нэгсний за тэр одоо тий А Б В гэдэг 3 хүн нийлээд тэр автобусанд сууж байхад С гэдэг хүн орж ирээд окей би энэ гуравтай хамт байхад бол бид нар юу ч хамаагүй хийж чадна гэдэг. Тэгээд дараа нь зорилгоо тодорхойлдог нэгдүгээр хүмүүсийн юм байгаа. За хоёрдугаар хүмүүс нь юу гэхээр за манай одоо автобус маань Сан Франциско явлаа тий. Тэнгүүд одоо А Б С гэдэг хүмүүс бүгдээрээ Сан Франциско орох гэж байна. За тэнгүүд С гэдэг хүн маань ирэнгүүтээ энэ хүмүүс Сан Франциско орох гэж байгаа юм байна. За би тэгвэл Сан Франциско орох юм чинь суучаа гэж суудаг хүмүүс. За сүүлийнх нь хүмүүс юу вэ гэхээр хашаач хамаагүй надад автобус хэрэгтэй, би явах хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг автобусын би суучих гэдэг юм хүмүүс гэж бол тайлбарлаж өгч ирсэн. За тэгээд ерөнхийдөө багаа хэрхэн зөв бүрдүүлэх вэ гэдэг энэс ерөнхийдөө ойлгоод авчих хэрэгтэй байх. За тэгээд юник байдал гэж ярьж байгаа. За юник буюу одоо таны бизнесийн онцлог, таны бизнесийн одоо давтагдахгүй тийм чадвар гэх юм уу? Тийм зүйлийг бол хэлсэн. За энэ маань ерөнхийдөө юник байдал 3 ерөнхийдөө том явдал байдаг олон улсын хувьд. За нэгдүгээр ерөнхийдөө юу вэ гэхээр брэндээрээ онцгойлох гэж байгаа. Бид бүхэн ерөнхийдөө Nike-ийн брендийг мэднэ. Nike болохоор яг л одоо хувцсны брэнд төр жишээлбэл Puma байлаа гэхээр Nike гэх юм бол бид нар авдаг те. Тэгэхээр яг тэмдэг адилхан брэндээрээ ингээ онцгорч чадах хэрэгтэй гэж байгаа. За хоёрдугаар болохоор патент мөн технологи те. Бид бүхэн ерөнхийдөө одоо юу гэдэг яг стартапын салбарт бол патентын асуудал бол маш юм эмзэгээр тусдаг. За тэгэхээр ерөнхийдөө мэдж байгаа бол ерөнхийдөө ингээд патент аваад ингээд өөрийн гэсэн технологи хийлээ гэхэд энэ маань өөрөө юник байдал үүсгэнэ. За мөн сүүлийнх нь болохоор customer base буюу нөгөө хэрэглэгчтэй суурилцаг тий маш олон хэрэглэгчтэй тэр компаниг ус авахгүй гэсэн үг. За бидний одоо сайн мэдхээр Instagram, за Facebook байгаа тий ингээд Facebook жишээлбэл ямар ч одоо адилхан юу гарч ирлээ. Компани гарч ирлээ тэгэхээр Facebook хийж барахгүй. Яг тэгэхээр Facebook маш их хэрэглэгчтэй. За ерөөдөө тийм байдлаар ингээд хэрэглэгч суурьтай гэж хэлж болно гэж тайлбарлаж өгсөн. За 3 дахь хүн болохоор Matthew Ross байгаа. За энэ хүн болохоор entrepreneur сургалтыг зохион байгуулдаг. За жижиг дунд бизнес эрхлэгчид зах зээлийн дийлийг хийгээд эзэлж байдгаа гэж хэлж байсан. За тэгээд Дэлхийн банкны судалгаагаар энэ зах зээлийн 78% эзэлдэг гэсэн судалгаа мөн гарч байсан. За хөрөнгө босгох нь ерөөдөө тийм чухал байдаггүй. Хүмүүс хөрөнгө оруулагчдаар ерөөдөө бизнесийн санаанд хүндэн зориулж одоо хөрөнгө оруулдаг гэж мөн хэлж байсан. За тэгээд зах зээл маркетинг стратеги, бизнесийн модель, санхүүжилт, scope, target гэсэн зүйлүүдээ бол одоо манай гарааны бизнесийн эрхлэгчид маань маш одоо сайн судлах хэрэгтэй гэж мөн хэлж байсан. За тэгээд энтерпренеурууд одоо шинэ дэлхийн хүн байдаг юм аа. Шинэ дэлхийд ерөөхдөө ингээд одоо бид нар бол тэг ингээд одоо 2000-ад оны хүний 2000-ад оны хувьд болохоор бид нар уламжлалт зах зээл, уламжлалт бизнесийн соёлтой байсан бол одоо бол бүх юм өөрчлөгдөж байна. Одоо бол энтерпренеур гэдэг хүн бол өөрөө дижитал хүн гэдэг шиг дэлхийн хүн болж байгаа юм аа гэж маш гоё тайлбарж өгсөн байдаг. За тэгээд Henry Kastner гэдэг хүн байна. За энэ бол өнөөдрийн буюу одоо 20-ны өдрийн сүүлийн илтгэгч байгаа. За тэгээд шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчд хүргээд за мөн тэндээсээ фидбек авах хэрэгтэй. Фидбек авснаар энэ маань ингээд тухайн бүтээгдэхүүний эргүүлэн хөгжүүлэхэд маш тийм том давуу талыг үүсгэдэг гэж мөн хэлж байсан. За тэгээд энтерпренеурууд одоо асуудлыг шийдэх гарцыг хайж олж авахчд байдаг гэж одоо маш одоо гоёор тодорхойлж өгсөн байдаг. За тэгээд та бүхэн ерөнхийдөө одоо гарааны бизнес ч юм уу тийм бүхэн сонирхолтой юм одоо сонирхож байгаа хүмүүс явах юм бол бид бүхэнд pitch гэдэг маш тийм том одоо хаалга, том алхам даваа байдаг. Тэгэхээр хэрхэн сайн одоо pitch хийх вэ гэдгийг энэ хүн маань одоо хэлсэн байгаа. Тэгэхээр ажил хийхээр бүтээгдсэн гэж байгаа. Тэгэхээр энэ маань одоо ажил хийхээр бүтээгдсэн хүн гэж одоо ойлгох хэрэгтэй. Би одоо жишээ нь бид нар өмнө хэлсэн шүү дээ тий. Санаанд нь биш хүнд нь хөрөнгө оруулалт хийдгээ гэж. Тэгэхээр энэ би бол одоо ийм хүн юм аа. Би бол ингээ ажил хийж чаднаа. Би энэ одоо санааг ингээ бизнес болгож чаднаа гэдэг тийм
инспирэшнл зүйл өгөх хэрэгтэй. За тэгээ ямар асуудлыг шийдэх гэдгээ бас мөн тодорхойлох хэрэгтэй. Асуудлыг шийдэх онцгой чадвар танд байгаа юу байхгүй юу гэдгийг харуулах хэрэгтэй. За мөн одоо өрсөлдөгчдийнхөө талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Ямар зах зээл гарах чаа гэдгээ бас мөн мэдэх хэрэгтэй. За мөн хэр идэвхтэй салбар гэдгийг одоо ямар зах зээлд гарах гэдгээрээ хэлчлээ те. За мөн одоо таны бизнесийн модель юу юм бэ? Энэ хүн маань хөрөнгө оруулалаа гэдээ эргүүлээд хөрөнгөө авч чадах юм уу, чадахгүй юм уу гэдгийг маш сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгээд за одоо таны яг бизнесийн санаагийн амжилтыг яг юугаар хэмжих юм бэ гэдгийг мөн одоо энэ дээр дурдсан. За тэгээд бүтээгдэхүүний зарах, сайхан сэтгэл төрүүлэх одоо хөрөнгө оруулалт авах боломжийг үүсгэнэ гэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд питчэд яг энэ нэг 8-9 алхмыг маш сайн тодорхойлоод маш сайн зөв план хийгээд гаргаж ирэх юм бол ямар ч одоо хөрөнгө оруулагчдаас хөрөнгө одоо авах боломжтой гэдгийг бол хэлж байсан. За тэгээд сайн бүтээгдэхүүн хүмүүсийг амд амжсан маркетингд оруулах хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр та бүхний ерөнхийдөө мэдж байгаа бол нөгөө нөгөөний тэр чинь гэл танаа найз жишээл ирэнгүүтээ нөгөөний team application чинь тийм бистэ гоё маа гэгээд хэлэх юм бол энэ бол танд шууд ингээд маркетинг болдог. Тэгэхээр сайн бүтээгдэхүүн өөрийгөө ингээд цааш нь маркетинг хийж тогтоож явуулдгаа гэж бол хэлж болно гэж хэлжсэн. За тэгээд хэрэглэгчтэй олох түүнийг тогтоох гэж байгаа. За нэгдүгээр талаар хэрэглэгчтэй олох гэдэг маш тийм одоо хэцүү зүйл байдаг. Тэгэхээр ерөөхдөө Дейл Карнегийн номнууд дээр мөн одоо хэрэглэгчтэй яаж болох вэ, түүнийг яаж тогтоох вэ гэдэг зүйлүүдийг бол маш их дурдсан байдаг. Та бүхэн тийм ном уншиж байсан бол тэн дээр бол маш их ярьдаг. Тэгэхээр энэс судлах хэрэгтэй байгаа. За тэгээ ажилтаа сэтгэл хангалуун байлгах гэж байгаа. Тэгэхээр хэрэглэгчтэй бид нар олчлоо, санаагаа олчлоо, хөрөнгө оруулалтаа босгочлоо. Одоо бид нар яг хамт ажиллаж байгаа хүмүүстэй яаж одоо сэтгэл хангалуун байлгах вэ? Яаж одоо хамт ажиллах вэ? Одоо яаж нэг зам дуугасаа хамт гарцсан гэр бүлийн хүн эхнэр нөхөрчин болчихсон болохоор хамт ажиллаж байгаа тэр хүмүүс яаж одоо ингэж гоё дэмжих үү? За тэгээ байгууллагын соёл ерөөхдөө яаж тогтдоггүй гэсэн зүйлүүдийн талаар бас ярьсан. За тэгээ манлайлт суурилсан зүйлүүдийг ерөөхдөө яаж одоо үүсгэж болох уу гэдэг зүйлүүдийг бол хэлж одоо өгсөн. Тэгэхээр энэ дэр одоо маш их зүйлсийг бол ярих гад байгаа болохоор түр одоо алгасчээ. За тэгээд сүүлийн өдрөд ерөөхдөө оролцсон хүмүүс хэн байсан бэ гэхээр Ron Minatri гэж англиар Motorola Fortune одоо Motorola компани Fortune зүүд одоо орсон тийм захирал байгаа. За тэгээ энэ хүн болохоор давчуу одоо хугацаанд ажилласнаар ядарч туйлдан маргаан үүсдэгэ. Энэ л одоо үйл хэрэг хэмээн ажиллах нь гол зүйл юмаа үн цэнийг олоо гэсэн тиймэрхүү зүйлүүдийг бол хэлсэн. За мөн одоо аз жаргалтай болгодог зүйл маань бидний мэдгээс өмнө одоо зангандаа оруулсан байдгаа гэж ирж байсан. За энэ маань юу гэхээр бид нар одоо ингээл амар их ажилтдаг те ингээл ажиллаад байдаг. Тэгэнгүүт бид нар ингээл одоо юу за одоо би энийг чи одоо би тэрийг чи одоо би тэрийг чи гэдээ явж жагаад за нэг 5 жилийн дараа эргээ харсан чинь таны нөгөө нэг анх би 5 жилийн өмнө би 5 жилийн дараа тийм хүн болно гэж бодсон байсан чинь 5 жилийн дараа хүрээд ирсэн чинь та өөрөө шал өөр хүн болсон байдаг гэж ярьжсэн. Тэгэхээр ингээд за байжгаад пауз авахд гэмгүй шүү гэж бол хэлж байсан. За тэгээ ерөнхийдөө одоо бизнес эрхлэгчтэй захирлууд маань компанийнхаа одоо хүмүүс салингаа өгөөд өөрөө ингээд бас одоо мөнгөгүй тийм өөрөө ямар нэгэн амьдралын ийм одоо үр ашиг байхгүйгээр ингээд гэртээ харж исэн тийм тохиолдол зөндөө гардаг. Одоо ерөнхийдөө тийм хүмүүс ч зөндөө байдгаа гэж ярьж исэн. Тэгээд та бүхэн сонсон бол одоо Идрээс подкаст дээр сүүлийн тэр маркетинг дээр ярьсан тэр ахтаж хүртэл яаж одоо тийм хэлжсэн шүү дээ. Өнөөдөр ерөнхийдөө зах зээл маш их юм одоо захирлууд нь ингээд ажилчтай өгөөд ингээд за энэ одоо та өөрсдөө очоод судал одоо сонсох хэрэгтэй байх. Тэгээ маш одоо сонирхолтой зүйлийг бол тэнд ярьсан байгаа. За тэгээд ийм их зүйл санаа зовхыг одоо төгсвөл нэг л замыг сонгох хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр маш олон зүйлийг ингээд за би энийг чи тэрийг чи гэж яхаар ингээд нэг зүйлийг яг ингээд бариад түүнийг төгсөх хэрэгтэй гэж хэлжсэн. За тэгээд 3 төрлийн одоо зорилт байдаг. Үйлдэл суурилсан зорилт. За энэ маань юу гэх тэгэхээр за би 10 өдөр одоо бид нар хоорондоо челленж хийдэг шүү дээ. За тэдэн өдөр тим хийцгээе. Тэгэхээр энэ маань жишээ нь одоо юу гэдэг би одоо маркетингийн борлуулалтын хүн байлаа гэж бодоход би өдөртөө нэг 10 хүн рүү кол хийвэл энэ бол миний үйлдэл суурилсан зорилт юм аа. За хоёр дахь нь үр дүнд суурилсан зорилт. Жилийн эцэст бид нар гүйцэтгэлийн хувьд 50% нэмнэ гэдэг бол үр дүнд суурилсан зорилт. За одоо сүүлийн талаар алсын харанд таны хэн болох одоо хэн хүсэж байгаа илтгэдэг буюу алсын харанд суурилсан зорилт гэж байгаа. За ингээд ерөөхдөө бол 3 төрлийн зорилт байдгаа гэж ярьж ирсэн. За тэгээд одоо юунд одоо үгүй гэж хэлэх, юунд одоо тийм ээ заа гэж хэлэх гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй гэсэн таны өөрийн гэсэн одоо соёл тань яг юунд үгүй гэж хэлэх гэдгээ маш зөв тодорхойлохгүй бол та ингээд одоо чинь хүний
өөрийнхөө юм хиймээр байдаг те өөрийнхөө зорилгонд одоо хүрмээр байдаг гэтэл ингээд хин нэг маань ингээд иймэрхүү юм гэдэг ч гэх юм бол энэ маань ингээд таны одоо яг хүрэх ёстой зэгт хүргэж бол чаддаггүй таны ингээд нааш нь татчихдаг гэж мөн хэлжсэн. За тэгээд одоо ажил амьдралын хоорондоо одоо уялдаатай хийх хэрэгтэй гэж байгаа. Энэ маань болохоор таны одоо хийж байгаа зүйл маань одоо хэр зэрэг одоо юу гэх амьдрал маань ингээд хэр зэрэг одоо энэ яг орж ирэх болжлоо. Хийж буй одоо сонголт бүрийг нь тэнцвэртэй байлгах хэрэгтэй. За байнга ажиллах нь юу зорж байснаа мартахад хүрэгдэгэ гэж заван мөн дээр дурдсан те. За тэгээд одоо энэ хүн маань ногоон болон шар тэгээд улаан бүс гэж ярьсан. Ногоон бүс байгаа хүн болохоор ерөөдөө ажлаанууд ингээд одоо маш зэрхэн хийгээд явдаг. За тэгэхээр явж байгаад ингээд тодорхойгүй энгийн зүйлээс хийж байж чадвал ногоон бүс рүү хэрвээ чадахгүй бол улаан бүс рүү улаан бүс рүү орвол эргээд ногоон бүс рүү ороход маш хэцүү байдаг гэж ярьж ирсэн. За юунд итгэхгүй нэг л болохгүй байвал та улаан бүст байна гэж бол өөрийгөө бодох хэрэгтэй. Тэгэхээр ажиллах үедээ зогсолт хийж эрх зүйл хийх нь маш одоо зөв сонголт юм аа гэдгийг бол хэлсэн байдаг. За тэгээд хоёр дахь одоо спикер болохоор Al Harrisman байдаг. Boeing-ийн захирал CTO хийжсэн тийм хүн байгаа. За тэгээ яагаад одоо бизнес эрхлэгч болсон бэ? За энэ бүхэн ерөнхийдөө зөвхөн таны төлөө гэж юу? Бизнесийн одоо удирдах соёл одоо таны хувьд юу вэ гэдэг асуултуудыг ихлээр өөрөөсөө асуугаарай гэж хэлсэн. За тэгээд миний бизнес зөвхөн минийх юм уу? Бусдад одоо үйлчлэгээ үзүүлэх биш гэж юу? Энэ зөвхөн минийх биш ээ тий. Ашиг бол одоо бизнесийг хөгжүүлж болох зүйл зорилго бол биш ээ. За гэх мэтчлэн ерөөдөө ингээд маш олон зүйлүүдийг бол хэлсэн байгаа. За тэгээд Jesus өөрийг нь дагаж буй хүмүүсийг хөлийг нь одоо угаадаг байсан те. Jesus Christ за тэгэхээр одоо өөрийнхөө бидэрт ерөөдөө ингээд компани ч юм ямар нэгэн зүйлийг удирдахад маш юм сэтгэл дутдаг гэж хэлж байсан. За тэгэхээр өөрийнхөө одоо ажилчдад бас юм сайхан сэтгэл гаргах хэрэгтэй гэж бол хэлсэн. За тэгээд хүнээр сайн ажлыг хийхийн гадна сайн хүн байлгахад нь анхаарах хэрэгтэй гэдэг нь бол маш одоо гоё зүйл байсан. За ажилтан бүрээр маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Сайн одоо лидер бол сайн багш. За мөн сайн одоо даган дуурайх тийм одоо боломжтой хүн байх хэрэгтэй гэж ярьж ирсэн. За хэрвээ хийж үзээгүй бол ойлгож чадахгүй. Энийг бол одоо бид бүхэн эдний компани соёл буюу одоо нөгөө ямар ч албаны хүн орж ирсэн анхны 2 илүү 3 өдөр ингэ цэвэрлэгч хийдэг гэж ярьж ирсэн. Маань одоо тухайн цэвэрлэгчийн ажлыг ямар хүнд болох те ингэ компани дотроос ямар хөө байдаг зэргийг ойлгоход маш хэрэгтэй байдгаа гэж бол хэлбэрж өгч ирсэн. За тэгээ сүүлийн хүн болох Продо Ваки буюу одоо 3 дахь юм байна. Энэ хүн болохоор хөрөнгө оруулагч байгаа. Энэ хөрөнгө оруулалтын салбарт 31 жил одоо ажилласан. За тэгэхээр ерөөдөө яг амжилтын яг 4 зүйлийг яг маш тодорхой бүгд очиж хэлж чадсан. За энэ маань юу гэхээр салбартаа эзэн бай. Амжилтын түүхтэй бай. Ялгаатай боловч хэндээ хэрэгцээтэй чадвартай тийм хүмүүстэй бай. Алдснаасаа суралцдаг бай гэдэг энэ 4 зүйл хийсэн дээлээ баг болсон. За сүүлийн юм болохоор Марк Миллер буюу одоо Chick-fil-A гэж чикний одоо газрын захирал байгаа. За энэ хүн маань ерөөхдөө юу ярьсан бэ гэхээр өрсөлдөөний одоо давуу талыг бүхэн одоо үргэлж хайж байдгаа. Ямар нэгэн бизнестэй жишээлбэл KFC ч юм уу одоо юу гэдэг те одоо McDonald's ч юм уу эднийхтэй маш их өрсөлддөг. Өрсөлдөөний давуу талыг хүн болгон хайж байдаг. Гэтэ энэ нь одоо урт хугацаанд байж чаддаггүй те. Жишээ нь одоо өнөөдөр би чинь хин нэгнээс илүү байлаа гэхэд би жилийн дараа тэр хүнээс илүү байх гэсэн баталгаа бол байхгүй. За тэгээ энэ талаар бол одоо тайлбарлаж өгсөн. За байгууллагын соёлыг урт хугацаанд давуу талтай одоо уйж өгдөгөө гэж ярьж байгаа. За мөн байгууллагын соёл чухлаа. Байгууллага бүр дотор соёлтой байдаг. Соёл нь өөрөө соёлыг хоёр бас хувааж байгаа. Энэ маань юу гэхээр соёл маань өөрөө нэг бол лидер тогтоодог, нэг бол тухайн соёл өөрөө тогтдог гэж ярьж ирсэн. За тэгээ өнөөдөр стартап гринд буюу Монголд нөгөө стартап Mongolia гэдэг газар зохион байгуулсан их төвшин шаркын оролцсон дээр хэлж ирсэн үг маань тэр их төвшин шаркын хэлсэн нэг үг байгаа. Баг одоо жижиг компани захирал нь удирддаг, дунд компаниг одоо менежерүүд нь удирддаг, том компаниг бол соёл нь удирддаг гэж хэлсэн. Энэ үг бас их гайхалтай үг санагдсан. За соёл гэдэг нь өөрөө юу вэ гэхээр хүмүүсийн зан авир, зан төлөв, соёлыг мэдмээр байвал байгууллагын ажилтнын зүг зан төлөвийг л харах хэрэгтэй. Тэгэхэд л болчихно гэж ярьж байсан. За мөн зорилго гэдэг маань эрүүл хүчтэй зорилго заавал эрүүл соёлтой холбосон байдаг. Бүх удирдагчдын оюун бодол зөвхөн сэтгэл зүрхэнд орж байдаг. За хүмүүс болохоор
Зөв хүмүүсийг сонгохгүй бол хүсэж буй соёлыг тогтооход хэцүү байдаг. Хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлтэй, байгууллагын үнэт зүйлтэй тохирсон хүн ажилд авах хэрэгтэй. Энэ яг нөгөө хүн ажилд авахдаа танаа яг тэр хүний скил нь бол одоо яг энэ цаг үед хамаа байхгүй чи ямар ч мундаг хүнийг одоо мөнгөний төлөө одоо Америкаас ч юм уу одоо тэр Дубайгаас ч юм авчрах боломжтой. Гол нь чам тэр хүн чинь танаа компани соёлтой хэр зохицож чадах тийм хүн байна гэдгийг маш одоо олох хэрэгтэй гэж ярьж ирсэн. За тэгээд арт түмэн юу хөндлөж байна тэр улсад одоо соёл нь шингэсэн байдаг гэж ярьжсэн. Тэгэхээр энэ хүн маань ерөөхдөө соёлын талаар ярьж өглөө гэж миний хувьд бодсон. За тэгэхээр өгөөжтэй зүйлүүдийг ерөөхдөө сонсон сурах нь одоо эгогоо дарах нэг арга байдгаа гэж бас мөн хэлсэн байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр бид бүхэндээ ингээд өнөөдөр бид нар энэ одоо саммит ингээд оролцож байна. Одоо маш олон одоо энэ тохиолдол одоо жишээ нь Монгол улсад бүртгэгдэж байна те. Тэгэхээр ингээд энэ маань ингээд цаашаа маш одоо удаан үргэлжлэх тийм одоо хөл хорой болж болохоор боллоо. Тэгэхээр би ингээд сурсан мэдснээ та бүхэндээ ингээд бас хуваалцъя гэсэн үднээс өдөрт хүргэлээ. За тэгээ энэ маань та бүхэн багч гисэн мэдлийг өгсөн болов уу гэж би бол хувьдаа бодлоо. Тэгээд ерөнхийдөө та бүхний гэсэн ингээд маш олон зүйлүүдийг энэ карантинаар хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд мөн маш олон гарааны бизнесүүд эхэлж байгаа залуучуудад хүртэл ерөнхийдөө ингээд маш хэрэгтэй зүйл байсан болов уу гэж би бол хувьдаа бодсон. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Цааш ч гэсэн ингээд сонссон мэдснээ та бүхэнтэйгээ хуваалцдаг тийм хуваалцдаг байхыг хүсэж байна. Тэгээд манай подкасттай цуг байгаарай. Тэргэлтэй цуг байгаарай гэж одоо хүсье. Тэгээд цааш нас амжилт хүсье. Бие бодорой бүгдээ хүчтэй байх шүү. Бүгдээ дархлааг дэмжээрэй. Тэгээд би яг баярлалаа.